Аялын тойрны нэвтрүүлгийн хамт олон маань Багнуур дүүргийн одоо нийгмийн даатгалын хэсэгтэй мөн одоо цахилгаан станцын нэгтүүдтэй ингээд сайхан аялаа явж байна. За бид бүгдийн хувьд ингээд аяллахаа 2 өдрийг сайхан өнгөрөөгөр манайхан бүгдээрээ сайхан эрж хүчтэй ингээд сайхан байж байна. Тэгээ өнөөдөр 3 сарын 16 болчихоо. Гэхдээ яг байгаль нуурын ирэг дээр байна шүү дээ. Нэмэх 5 градусын дудаантай их сайхан нам гүн байна. За бидний хувьд ингээ сайхан цэнгэг агаар амьсгалаад өнөөдөр амралтынхаа газраас нэг 7-8 км яваад нэг сайхан халуун аршаан дээр ирсэн. За өнөөдөр бид нар сайхан халуун аршаан дээр сайхан амраад алжил ядаргаагаа тайлаад өдөөс хойш ос таталтын тэмцээн хийгээд тэгээ орой нөгөө цүү хаяна гэдэг байгаа шүү. Энэ хоёр байгууллагын нөхдүүд манаас цүү хаяна янз янзын бас арга хэмжээ болно гэж ярьж байна. За байгууллага нуур маань 12 сарын 20-оос эхлээд 2 сарын 10 хүртэл ч юм уу энэ хугацаанд бүрэн одоо сайхан хөлддөг. Мэдээж одоо өвлийн цагт, хаврын цагт бол байгууллага нуурын бас нэгэн үзэсгэлэн бас ондоо өнцгөөс бас харах тийм сайхан боломж байж байна. 100 бол манай монголчуудад ингээ сайхан аялаад явдаг штэ. Ингээ байгаль далай, Иркутск улаан уудад аялаа явдаг. За бид бүгдийн хувьд одоо 3 сард аялж байгаа аялал бол үнэхээр сайхан байж байна. Две любви, земля и море, он без них прожить не может, и несчастлив он и год. Две любви к земле и морю, в нем живут неразделимо, а граница между ними пот. Байгалийнхаа одоо гүнээс ундарч байгаа халуун аршаан дээр байшин бариад тэгээд ерөнхийдөө 70-80 градусын халуун аршаа яг шууд цорноос гарч байна. Нэг хүний нэг 250 рубль гэдгийг хямдхын 10,000 орчим төгрөгөөр сайхан орж байна. Үндсэндээ бол нэг яг ингээд суухаар нэг тийм хөхөр өнөртэй. Тэгээд дээрээс нь ингээд яг усанд орсныхаа дараа бол ингээд арьс ингээд гийлгнээд ингээд савн төрөгцсөн юм шиг. Тэгвэл ерөнхийдөө нэг бид нар нэг 15-20 минут суугаад гарахад бол үнэхээр сайхан. Тэгээ ерөөсөө ингээд гараа сайхан цэнгэг агаартай. За орсуудын нөгөө саун гэж байдаг шүү дээ. Манай монголчууд бол сайн мэднэ. Ялангуяа одоо өвлийн цагт орсууд бол ингээд халуун саунд ороод саунаасаа гарангуутаа шууд ингээд мөстэй хөт ус руу ордог. Том одоо юм савтай ус руу ороод. Тэгэхэд бол би бол маш сайхан чирэгчнэ гэж одоо ярьдаг. За хуучин бол ангар мөрний ирэг дээр ерөнхийдөө нэг 11 сар арай хөлдөг байхад бол орсууд бол тэгээ ордог. Би урд нь бас ангар мөрөн дээр явж байхад бас л тийм сайхан байсан. Бидний яг ингээд аялж байгаа Энхалук гэдэг байгаль далайн ирэг байна. Ерөнхийдөө байгаль далайн ирэг дотроо хамгийн одоо сайхан үзэсгэлэнтэй ирэг гэж одоо нэрлэдэг. За бусад иргүүдээсээ бас нэг зүгээр ялгаа гэж хэлж байна. За бусад газартаа одоо хасах 10-15 градус 20 градусын хүүтэн байхад яг Энхалук нь болохоор арай нам дор болохоор одоо нэмэх 4 градус ч юм уу. Одоо өнөөдөр бол бараг нэмэх 4-5 градусын дулаан. Ер нь их сайхан байна. Ерөнхийдөө манай аялагчид бол ингээ ер нь аялаад нөгөөр явхад орсоор бол аялахад бас их сайхан зам харьцаач гэсэн сайхан юм. За ялангуяа манай Mix Travel компани одоо нийт аялагчдын хувьд бол бид ингээ сайхан сэтгэл хангалуун сайхан явж байна. Гурав хоногийн өмнө цас ороод ерөнхийдөө мөс ингэж харагдж байна гэд хэлж байна. А яг цас ороогүй байсан бол энэ мөснүүд бүгд ингэж тов тонголох яг одоо яг шил шиг харагддаг гэдэг гэж байна. Би бол урд нь 100 бол байгаллаа дээр нэлээд ирж ирсэн. Өвөл ирэхэд бас нэгэн бас байгаль далайн гоо сайхны бас нэг талаар нээж байна.
За байгаль далайг бол бас ингээд харж байхад хажуугаар бас машинууд их явах юм аа. Далай дээгүүр бас замаа тавчлаад одоо шууд Иркутск руу одоо ингээд явчихдаг. Байгаль далай яг энэ эргээс Иркутск руу очих юм бол ер нь нэг багцаагаар 600 км-ийн зам туулж очино. За хэрвээ шууд ингээд тавчлаад явхаараа нэг 200 орчим километр бол яваад очих юм байна. 3 сарын сүүлээс хойш ер нь энэ машин тэргээр бас явахыг бас хордог, бас аюултай байдаг л да, мөс цөмөрдөг. За тэгээ байгаль далайн онцлогийг бол маш олон талаас нь ярьдаг. За бидний бол хамгийн сайн мэддэг зүйл нь гэхээр манай хуучны одоо хүннүү бүрний бол хамгийн хойд хязгаар бол байсан. Байгаль далайн энэ бүс нутгийн хувьд. За дэлхийн одоо цэвэр усны бас нэлээд томоохон хувийг бол байгаллаа эзэлдэг. Мөн одоо энд байгаль далайн одоо далайн хав гэж одоо хэлдэг. За англиар бол одоо далайн арсланч гэж хэлдэг. Энэ бол байгаль далайн одоо хав бол бас л энэ нутгийнх нь бас нэлээд онцлог гэж. Яагаад тэгэхээр далайд амьдардаг далайн хав чухам яаж яагаад бас энд ирсэн юм бэ? Энийг бас одоо бас тайлах гэж бас оролдоод одоо олтоо учрыг нь бол олоогүй байж байгаа. Хүрсэн жилд бас энд нэг сонин зүйл болсон юм байна. Оросын бас шинжлэх ухааны академиас ингээ 2 том экспедиц гараад байгаль далайг бас судлахаар ингээд далайн гүн рүү явсан. За тэгээд энэ оршин суугчдын одоо бурятуудын бас энэ байгаль далайн Сибирь орчмын одоо ард иргэд бол бас тэнд тийм таатай хандаагүй. Тэгээ ерөнхийдөө байгаль далайг бол судлах цаг нь болоогүй гэж бас энэхий оршин суугчдад үздэг. За тэгээ үүнээсээ ч болсон юм уу бүү мэд. Тэр 2 том экспедицийн нэг экспедиц нь бол сургаггүй алга болсон. Ер нь бол одоо байгаллаа бас сүйтсэн гэж ярьдаг. Тийм учраас бас 2 дахь экспедицийн бас эргүүлэн татсан. Бас иймэрхүү зүйлийг би сонслоо. За бид бүгдийн аялж байгаа газар болохоор одоо байгаль далай нэгэн сайхан ирэг дээр ирсэн. Энэ бол Новый Энхолог гэдэг их сайхан газар байна. За бидний аялж байгаа амарч байгаа амралтын газар бас сайхан юм аа. Байкаская Солянка гэдэг их сайхан хоолтой унттай дотор нь одоо саун бассейн ерөөсөй байхгүй юм алга. За хоолны хувьд ч гэсэн манай аялагчтай хувьд өдрийн ингээд 3 хоолтой. Ерөнхийдөө Орос хоолууд бас сайхан л да. Өөх тос багтай ерөнхийдөө сайхан эрүүл хоол идээд бид ингээ аялж байгаа. Аяллаа бааз болохоор бас сайхан байна. Яг энэ баазууд дотроос бас бид нэлээд бас тансаг газар ороод ирсэн байгаа шүү. Манай үзэгчид ч юм уу аялагчид дараа нь бас энд ирэхийг бол ингээд ирэхэд бол ер нь бусад газруудаас ялгарнаа ирээд үзээрэй та нар сайхан амарч байна. За бурайдууд маань ч гэсэн биднийг бас сайхан хүлээж авлаа. Бид нар Mix Travel компанитай хамтарч ажиллаад 4 жил болж байна. Mix Travel компани Монголын томоохон компаниудын нэг юм л да. Mix Travel компаниар дамжин манайд ирж амраад сэтгэл ханамжтай буцаж байгаа Монголын жуулчдын тоо жилээс жилд өссөөр байгаа. Бид жилийн 4 улиралд өвөл, намар, зун, хавар алинд нь ч гэсэн байнгын ажилдаг. Бүх улиралд жуулчдад хийх юм байгаа. Зун нь манай энд их сайхан илсэн эрэхтэй. 100 м өргөнтэй 25 км үргэлжилсэн урт торгон илсэн эрэг бий. Байгаль нуурын эрэг дагуу ийм эрэг өөр хаанч байхгүй. Ганцхан манай энд л байгаа. Бас усны температур 20 хэм хүртэл бүлээсдэг. Халууны улиралд бол 25 хэм хүртэл бүлээссэн байдаг. Тийм учраас зундаа аялагчид бүгдээрээ байгаль нуурын усанд орж эрч хүчээ сэлбэж авдаг. Энд бас байгалийн хөхөртэй халуун аршаан байдаг. Эмчилгээ хийлгэж болно гэсэн үг л дээ. Бүх монголчуудыгаа манай баазад ирж сайхан амраарай гэж урьж байна. Mix Travel компаниар аялаарай гэж бас санал болгож байна. Маш найдвартай сайн компани гэдгийг энэ ташрамд хэлмээр байна. Байгалийн хамгийн алдартай зүйл юу вэ гэхээр одоо омуул гэж загас байдаг. Оросууд бол одоо омуулд
бол маш дуртай, маш сайхан амттай загас байна. За мөн одоо хоёр дахь бас гайхамшигтай зүйл гэхээр байгаль далайд байдаг шилэн загас гэж загас байна. Тэр болохоор ерөөсөө ингээ харахаар доторх бүх эрхт нь ингээ харагддаг. Дэлхийд бас нэлээд тийм ховор төрлийн загас байдаг гэдэг чинь их сонь зүйлүүд бол байж байна. За Mix Travel компанийн хувьд бол одоо жилийн 4 удиралт байгаль далайгаар аялуулдаг. За өнөөдөр бол манай аяллаа группийн хувьд Багнуурын нийгмийн даатгалын газар мөн одоо 4-р цахилгаан станц ингээд шижигсэн залуучуудтай бид нийтдээ нэг 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээ сайхан аялаад. За маргааш өглөө бид нар ерөнхийдөө өглөөр сайхан цаагаа ундаа уучаад буцах замдаа улаан үдээр сайхан дайраад ойр зургийн бас нэг хүнсний худалдаа хийгээд дэлхийн хамгийн том одоо Ленин толгой гэж одоо хэлдэг. Том талбай дээр очиж зураг авахудаа тэгээд олон сайхан зүйлүүдийг үзнэ. За өнөөдөр манай аялагчдын хувьд ингээд бид нар байгаль далайн ирэг дээр 2 хоноод өнөөдөр улаан утат дээр ороод ирлээ. Манай үзэгчид бол баг надаар хэлүүлдэхүү мэдж байгаа. Одоо энэ улаан үд хотын одоо төв талбай одоо асар том одоо Ленингийн толгойн өмнө одоо бид нар ирсэн байна. Одоо үндсэндээ бол одоо 42 тонны жинтэй 4.5 метрийн өндөр. За одоо Оросын их удирдагч Владимир Ильич Ленин 100 жилийн ой зориулж одоо хийсэн ийм том хүрэл толгой. За яг нь хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр ер нь дэлхий дээр ер нь ийм том толгой бол ерөөсөй байдаггүй Ленины. За Ленины хөшөө бол зөндөө олон газар байдаг л та. Гэхдээ энэ бол ерөөсөй Оросын холбооны улс дэлхийд ерөөсөй хамгийн том толгой гэдгээрээ алдартай. Хажууд бол дөөрийн театр байж, засаг захиргааны байгууллагууд. За ингээ ерөөсөй бүхэл одоо улаан урт хотын зүрх нь болсон газар гэж одоо хэлж болж байна. За ерөөсөө энд бас нэг гоё хаалга байгаа. Одоо хааны хаалга гэж одоо нэрлэгдэг. За улаан урт хот бол бас нэлэнхийдээ бас шатчихсан түүхтэй. Тэгээ ерөнхийдөө улаан урт хотыг эргэж одоо сайн одоо сэргэн засварлаж хийхийн тулд ихлээр хааны хаалгаар хийгээд улаан урт хотыг сэргээсэн байдаг. За хааны хаалганаас ингээд доошоо ингээд харахаар их гоё харагдана. Арбатын гудамж гэж байдаг. Одоо улаан урт хотын жуучтын гудамж гэж хэлэх юм уу та. За Арбатын гудамжинд очихоор за манай монголчуудын манай аялагчтай бол хамгийн дуртай зүйл нь пойны морьтой сайхан зураг авахуулаад пойны морин дээр сүхт хэрэглээргээ сайхан явдаг. Кто не знаю, распускает слухи зря, что живу я без печали и забот, что на свете всех удачливее я, и всегда и во всем мне везет, так же, как все, как все, как все. Я по земле хожу и За бидний ирсэн газар болохоор за улаан үд хотын хамгийн өндөрлөг цэг одоо зайсан толгой гэж хэлж болохоор. За миний арт талд нөгөө энэ улаан үдийн Римбучи гэдэг том сүм байдаг. Ер нь ихэнх нь одоо төвд ламнар байж байгаа. За энд бас ирээд манай аялагчид маань бас бусад аялагчтай адилаар ингээд энэ сүмийг тойроод гороолоод тэгээ өнөөдөр бид нар ерөнхийдөө нийт аялагчид маань одоо сайхан центральны базар төв захаар ингээд үндсэндээ бид нар аялал ингээ өндөрлөгч байна. Дараагийнхаа аялагчдаа бас нэг гой санаа хэлмээр санагдлаа. Одоо эх 5 сарын 9-нд Улаан үд Иркутскийн орчинд одоо монголчуудад хамгийн ойрхон газрыг би хэлээд байна л та. Ялтын баярыг бол маш сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг. За манай нөхдүүд гэсэн 5 сарын 9-нд Улаан үд дээр ирэх юм бол бас сайхан гой жагсаал өдр болдгийм байв.
орден знаменной группы государственного флага Российской Федерации и Знамени Победы. Бидний хувьд одоо mix travel-ээр ингээ аялаад байгаллаа иргэдээр бол үнэхээр сайхан амарч чадлаа. Ер нь бол ингээд бас амралтын газруудыг ингээ хараад жишгүүдийг үзээ явж хахад ер нь бол байгаллаа иргэдээр байгаа бас олон амралтууд бас тийм тааламжтай бус ерөнхийдөө тийм бардакны маягтай буудал бас зөндөө байдаг. За бидний хувьд бол үнэхээр сайхан тогтчдтой дотроо сайхан Америк жакузитай, бассейнтай, саунтай сайхан газар ингээ аяллаа. Нилээн боломжийн үнэтэй. Тэгээд ер нь бол маш сайхан үйлчлэгээ бол авч чадлаа. Бидний хувьд сэтгэл маш өндөр байж. За тэгээ өнөөдөр бид нар ингээд Улаанбаатар хот руугаа өнөөдөр сайхан буцна. Тэгээд дараагийн удаадаа тэгээд нийт аялагчтай ингээд 5 хүнийг mix travel-ээр сайхан аяллаарай. Улаан утад үнэхээр одоо сайхан хотоо.